Энэ бас л миний их дэмжиж явдаг зүйлдээ хөдөө аж ахуйн судалгаа ба хөгжүүлэлт Монгол оронд энэ хөдөө аж ахуйн судалгаа хөгжүүлэлт бол улаан ойл байдаг. Одоо Израилийг хөгжсөн гэж яриад энэ Израилийг одоо Pentium 3 ч гэдэг юм уу Dual Core гэдэг компьютер шинжлэх ухаанал гэж яриад байна. Яг нарийн ярил Израилийн хөгжлийн үндсийн 80% нь хөдөө аж ахуйд технологи инновац оруулдаг. Тэр одоо банан байна уу одоо тэр говьд яаж усыг бий болгох уу, яаж усыг ашиглах уу гэдэг. Манайд энэ тал дээр их бага анхаардаг. Хөтөлбөр тусгасан судалгаа хөгжүүлэлтийг гүйцэтгэж чиглэгдэнэ гэж байгаа. Энэ дээр тодорхой санхүүжилтийн их усүр тодорхой механизм байгаа юу? Зүгээр лозон болчихгүйгээр энэ яг бодиттой хэрэгжихийн тулд энэ уул уурхай гэж одоо энэ үндсэндээ хөдөө аж ахуйг будаа болгож орж ирж байгаа энэ мэдээж давуу тал байлгүй яг. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг бүгд л тэндээс санхүүжж байгаа. Хөдөө аж ахуй руу тэндээс оруулж байгаа санхүүжилтийн механизмыг тодорхой болгох тийм санал санаачлага энэ хуулийн хүрээнд яригдсан уу? Тэрийг би тодруулж асууя да. За Батэрдэн гишүүн хариулъя. За хуулийн төсөлд энэ хөдөө аж ахуйн судалгаа ба хөгжүүлэлгээ таны одоо оруулж яаж байгаа саналтаа бол яг санал нэг оруулж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл яг хөдөө аж ахуйн хөгжүүлэлтийг стандартын дагуу за олон улсын техник, технологи, ноу-хау юу гэдгийг тэрнийхний хэмжээнд нь хөгжүүлээ. Тэгэхгүй бол одоо бид нар нэг уламжлал хөдөө аж ахуйгаар ерөнхийдөө яваад байна шүү дээ. Тэгэхээр ингэж оруулахын тулд энэ хөдөө аж ахуйн судалгаа, хөгжүүлэлтийн тогтолцоо, дэвшилтийн технологи инновацийг нэвтрүүлэх, оюуны өмчөөр хамгаалагдсан мэдлийг эргэлтэнд оруулах гэдэргээд ийм заалтуудад орж ирж байгаа. Яг одоо санхүүжилтийг тэндээс гаргаж ирэн ч гэдэг юм уу, тэр улсын төсвөөс ч гэдэг юм уу, ийм зүйлийг бол бас тодорхойлж бол заагаагүй байгаа. Ямар ч байсан хөдөө аж ахуйн тухай хуулиндаа энэ одоо хөгжүүлэлтийг бол зайлшгүй байх ёстой, судалгаатай байх ёстой гэсэн ийм зүйлийг л оруулчихж байгаа. Бид ажлын хэсэг дээр хөдөө аж ахуйн хөдөө аж ахуйн яамны мэрэгчлэнгүүдээ нэлээд одоо суусан. Тэдний хүрээнд бол бодлогын хүрээнд бол яг энийг цаашдаа бол яг энэ хүрээнд авч явъя. Өөрөөр хэлбэл судалгааны байгууллагуудаа хажуудаа татъя гэдэг дараагийнхаа заалтаар орж ирж байгаа. Энэ эдийн судалгааны байгууллагууд ч бүгдээрээ салаар тараад явцсан шүү дээ. Зарим улс орны яамд, зарим надаа академид өдөр ингээд салцсан. Тэднийг хажуудаа байлгаж ягаад тэндээсээ бодлого гарч ирдэг, тэндээсээ судалгаа гаргадаг, тэндээсээ тогтолцоогоо өөрчилдөг, тэрэндээ зориулсан бодлогын хөдөө аж ахуйн юмнасаа гаргаж ий гэсэн ийм бодлого орж ирж байгаа. Тэгэхээр мэдээж санхүүжилтийн асуудал бол чухал. Ингээд цаашаа бас тодорхой хэмжээ шийдэгдэж явах байна. Ер нь бол хөдөө аж ахуйн дэмжлэг гэдэг том заалтууд орж иж байгаа шүү дээ. Тэр дэмжлэгийн хүрээнд бол санхүүжилтийн болоо бусад дэмжлэгүүд байна гэдэг ийм заалт ороод ирж байгаа.